안녕하십니까 몽춘 байна. За бүгдээрээ сайн сууж байгаа үстэй, өвдөг үстэй. За миний хувьд хоолоо сайн идэж байгаа, сайн унтаж амарч байгаа, бас дасгал хөдөлгөөн сайн хийж байгаа. Мөн нэмэлт витамин авруулж байгаа учраас бас ууж эхэлсэн байгаа. Миний бичлэг үздэг хүмүүс хөвчлэн медиатай холбогдсон буюу за бичлэг хийх ч юм уу, дизайн ч юм уу, ямарч компьютер дээр их суудаг, өөртөө технологитой их ойрхон амьдардаг хүмүүс байдаг байгаа. Хэмжээгээр компьютертэй их ойрхон байдаг гэсэн үг. Тэр хэмжээгээр бас их суудаг байгаа. Эрүүл мэндээ бас сайн хамгаалж яваасаа гэж хүсэж байна. Та бүхэн ийхүү хичээнгүлэн суралцж байгаа шигээ эрүүл мэндээ ч гэсэн давхар сайн аваад яваасаа гэж хүсэж байна. За ямар ч тач нэг амбицлаад амар амжилтанд хүрэх гээд маш их юм сурах гээд явж байгаад эрүүл мэндээ алдчих юм бол ямар хий байгаа вэ те. Тийм учраас бүгдээрээ бүх зүйлийгээ зэрэг аваад яваасаа гэж хүсэж байна. Өнөөдрийн хичээлээрээ DaVinci Resolve-ийн медиа хэсэг буюу файлыгаа хэрхэн дуудаж оруулж ирэх вэ талаар та бүхэн зааж өгнө. За DaVinci дээр үндсэн 7 хэсэг байгаа. За тэр 7 хэсгийг болохоор миний хувьд нэг хичээлээрээ та бүхэн суур хичээл олгоод орох болно. За та бүхэн мэдэж байгаа. За миний хувьд ер нь бол энэ програмуудын суурийг аль болохоор одоо суурийг сайн тавихаар хичээлээ бэлдээж та бүхэн зааж өгч байгаа. За эдгээр бүхий л програмыг та суурийг сайн тавиад сурчих юм бол YouTube-ээр ч юм уу ямар ч хичээлээсээ за апдейт хийж суралцахад зүгээр англиар ч юм уу солонгосоор ч юм уу дуртай хэллээрээ одоо серч хийгээл сурах боломжтой. Асуудал нь болохоор суурьээс нь сурахгүйгээр амар хард зүйлсүүдийг сурж байгаад буцаад суур мэдлэгээ мэдгүй хүмүүс болоод маш их хохирдог байгаа. Угаасаа шинээр суралцж байгаа хүмүүс л миний хичээлийг үзэх баг. Тийм учраас би суур хичээлүүдийг та бүхэнд ойлгомжтойгоор сайн зааж өгөх болно. За та бүхэн суур хичээлээ заавал сайн сураасаа гэж хүсэж байна. Тэгэхгүй бол дараа нь маш их хохирдог байгаа. Өнөөдрийн хичээлээр хэрхэн файлыгаа цэцтэй дуудаж оруулж ирж бас хэрхэн хадгалах талаар жишээн дээр бас ингээ ярилцсангаа. За DaVinci Resolve-ийн медиа хэсгийг та бүхэн зааж өгөх болно. Тэгвэл өнөөдрийн хичээлдээ хамтдаа шууд орцгоё. За тэгвэл хамтдаа хичээлдээ орцгоё. За өмнөх хичээлээр би файл менежментийн талаар заасан байгаа. За файлыгаа хэрхэн хадгалах вэ? За тэгвэл ямар хаартн дээр яаж хадгалаад байгаа юм бэ? Юу вэ? Талаараа та хүн зааж өгсөн байгаа. За тэрийг хичээлийг заавал үзээсэй гэж хүсэж байна. За видео хийх юм бол 1080 ч юм 4К-гаар бичих юм бол багтаамж маш их болждаг. Зэгцгүй хадгалах юм бол тэгэл дуусаа гэсэн үг байгаа. Тийм учраас файл менежментийн талаар та хүн заавал тийм ойлголтыг аваасаа гэж хүсэж байна. Тэгвэл бүгдээрээ DaVinci-гийн медиа хэсэг дээр файлыгаа хэрхэн дуудаж цэгцтэй оруулж ирэх вэ? Хамтдаа хичээлээ үзье. За тэгвэл компьютероо шууд хичээлдээ орцгоё. Бүгдээрээ DaVinci нээсэн байна. За DaVinci-г нээх юм бол энэ Untitled Project гээд хэсэг байгаа. Эсвэл доор нь болохоор New Project гэсэн хэсэг байгаа. Premiere Pro-гоор жишээ авах юм бол New Project гэсэн үг байгаа. Ер нь ижилхэн New Project-ийг дараад за нэрээ өгөөд хаана байршуулах хаана энийг хадгалахыг зааж өгдөг шиг. За ер нь DaVinci дээр мөн ялгаагүй. За DaVinci дээр мөн ялгаагүй New Project-ийг нээдэг байгаа. За энэ хэрхэн нээх вэ гэхээр энэ хэсэг дээр болохоор маузаараа 2 дарах юм бол шууд нээгддэг байгаа. За гэхдээ ингэж нээгээд бичлэгээ оруулж ирээд янзлаад хадгалах юм бол угаасаа энэ project-ийг та хадгалах уу гэж асуудаг байгаа. Тийм учраас анханасаа бөөнөрөө ер нь бол шууд New Project-ийн нэрийг өгөөд хадгалсан дээр New Project гэсэн хэсэг дээр дараад бүгдээрээ хадгалсан дээр за өнөөдөр болохоор за медиа гэд нэр өгчий. За Great гэд хадгалсан. За тэгэх юм бол DaVinci маань нэгдэх байгаа. За миний хувьд энийг томруулчихъя. Өнөөдрийн сурах хэсэг маань болохоор энэ чинээ медиа хэсгийг сурах байгаа. За энэ шууд бичлэгээ ингээл кат хийгээл edit хийгээл те color өгөөл шууд янзлдаг юм биш. Хамгийн ихэнд медиа буюу яг файлуудыгаа дуудаж оруулж ирдэг явц байгаа. За тийм учраас энэ DaVinci маань ч гэсэн яг дарааллын дагуу за медиа, cut, edit, function, color гэдэг энэ хэсгүүдийг цаанаас нь өгсөн байна. За тийм учраас яг видео edit гэх дарааллын дагуу төлөвүүд маань энэ чинь байрлаж байна. Тийм учраас өнөөдөр медиа гэсэн хэсэг дээр хэрхэн файлыгаа авсан дүрснүүдийгаа бүгднийг цэгцтэй оруулж ирэх вэ? Энэ медиа хэсгийг хэрхэн яг зөв зөвхөстэй ашиглах талаар та хүн зааж өгч байгаа. За эхний ээлж нь медиа гэдэг хэсэг рүү ороод ирсэн байна. Эхлээсээ өмнө нэг чухал тохиргоо зааж өгье. Бүгдээрээ DaVinci дээрээ дараад за төлөвлөгөө орно.
За түүний дараа болохоор энэ чинь project save and load гэсэн хэсэг дээр user хэсгийг сонгоно. За энэ хэсэг рүү орсныхоо дараа яах вэ гэхээр энэ чинь live save за project backup гэдэг нь check дарсан байна уугүй нүг бүгдээр нэг шалгачаараа. За бид нар видео edit хийж байхад ямар нэгэн байдлаар компьютер маань унтрах ч юм уу, тог тасрах ч юм уу тэгэхэд бидний одоо файл маань автоматар хадгалагдахгүй үгүй юу гэдэг энэ тохирохыг дараагүй байх юм бол та бүхэн файлаа шууд алдах байгаа. Ер нь бол яг цаанаас бол энэ чеклэгдсэн ирдэг. Гэхдээ заримдаа болохоор чеклээгүй байдаг тохиолдлуудаас болоод асуудлыг гардаг учраас бүгдээрээ энэ чинээсээ заавал чек хийж өгөөрэй. За backup маань болохоор browse хэсгээр дарах юм бол хаана хадгалагдах вэ гэдгийг зааж өгөөд явах боломжтой. За заавал энийг бүгдээрээ чек хийгээсэй гэж хүсэж байна. За бишээ хийж байгаад ажилтаа болоо. За маргааш нь бичиж байна. За энэ та нарын одоо харж байгаа дүрс бол iPhone 14 Pro-гоор бичиж байгаа камерны дүрс байгаа. За ямар ч тааж утсаарч бас ингэж рекорд хийгээд скрин рекорд хийхдээ бас давхар ингэж камера гаргаж болдог байгаа шүү. Тийм аппликейшн бас байдаг. За өмнө нь ч гэсэн би YouTube хийхдээ утсаар л хийж эхэлсэн байгаа. За тэгвэл хамтдаа үргэлжлүүлээ шууд хичээлдээ орцгоё. Үргэлжлүүлээд болохоор нөө Hesando буюу бичлэгээ би 1080 хийж байгаа мó, босоо юм уу, хэвтэй юм уу, 4K юм уу гэдгийг хаана тохируулдаг вэ гэхээр баруун доод буланд нь settings-ийн icon байгаа. За энэ icon дээр дарах юм бол за timeline format гээд за бидний Premiere Pro дээр sequence нээдэг шиг энэ чинь бүхий л одоо видеоны 4K 1080 720 ч юм уу бүгдээрээ ингэ байгаа. Эднэрээс бүгдээрээ сонгоод хийхэд болно. За энийг би ерөнхийдөө ингэ явчих байгаа. Нарийн тайлбарлах юм бол бичлэг маань урт болох болохоор за timeline frame дээр нь болохоор миний хувьд 23.1976-г сонгоод хийж байна. За тэгээд save дарахад болохоор байгаа. За гэхдээ баян бичлэг хийхдээ settings руу ороод ингэж хийгээд тохируулаад байх юм бол ядраатай шүү дээ. Тийм учраас та бүхний энэ дээр нь preset гэж байгаа. За миний болохоор DaVinci 19 учраас энэ баруун энэ 3 зэгтээ энэ дээр дарах юм бол энэ чинь би ингээ хадгалсан байгаа. Preset гэдэг нь болохоор байнга тохируулсан биш зөв нэг хадгалчаад тэргээ дуудаж оруулж ирэх загварыг яриад байгаа шүү дээ. Тийм учраас та бүхэн өөрсдийнхөө яг одоо тохируул дүрсний одоо өөрсдийн хийж байгаа зүйлээс утас ч юм уу камераар оруулах хэвээр дүрсний хэмжээгээ энэ тохируулсныхаа дараа preset-ийг хадгалчаараа тэгэх юм бол иймхүүгээр шууд хадгалцсныгаа load ч юм уу дуудаж оруулж ирээд байн хадгалахгүйгээр дуудаж оруулж ирээ шууд хийгээд явах боломжтой байгаа. За тэгвэл үргэлжлүүлээд үргэлжлүүлээд болохоор за ер нь бол энэ медиа хэсэг маань ер нь хоёр интерфейс хэсгийг авах юм бол хоёр хэсэг дээдлийн хэсэг нь болохоор бид нэр өөрсдийнхөө бүхий л одоо хартн дээр юм уу компьютерийн аль нэг хэсэгт байгаа бүхий л видеонуудыгаа энэ дээрээс ингэж дуудаж ирээд энэ дээрээ харангаа за яг хэрэгтэй дүрснүүдийгаа энэ доотлын хэсэг рүү дуудаж оруулж ирдэг гэсэн үг. Тэгэхээр энэ хоёр хэсэг гэсэн үг байгаа. Энэ доотлын хэсэг нь болохоор дуудаж оруулж ирээд дээдл нь болохоор энэ үзэж утсан бичлэгүүдээ одоо хаана байгааг нь хайдаг хэсэг гэсэн үг. Тийм учраас та хүн заавал folder хэсэг рүү очиод хайгаад дуудаж оруулж ирэх шаардлагагүй. Энэ дээрээс бүх юм харж болно гэсэн үг. За арах юм бол надад одоо оруулж ирсэн ер нь харднууд байж гин. За одоо биний хэлсэн чинь 03 broadcast дотор би YouTube сувг гээд энэ дотроо одоо Premiere Pro бол ингээл одоо хичээлийн даваа бүгднийг ингээд оруулсан байна. За Apple ч юм уу broadcast. За одоо өнөөдөр болохоор DaVinci-гийн медиа талаар хичээл зааж байгаа учраас энэ folder руу орвол за иймэрхүү нэршлэр ингээд хадгалсан байгаа. За харах юм бол видео, footage, image, sound, ярилцлага байгуул ярилцлага. За PNG буюу бичлэгийн хэрэглэгдэх лого. За нэмэлт файлыгаа за screen record юм уу. За ингээд нэмэлт дээр ийм файлуудыгаа folder-т ингээд нэршүүдийн бүгдийг хадгалаад байна гэсэн үг. Түүний дараа видео руу орлоо гэж бодоход за Canon-оор авсан юм уу, Osmo-гоор авсан юм уу, Sony-гоор авсан юм уу. За олон хүмүүс авч удаа шүү дээ. Тийм учраас иймэрхүү нэршилтэйгээр видеонуудаа бүгдийг ингээд
яг энэ нэршилтэйгээр ингээ хадгалах хэрэгтэй. За тэгээд камермэнүүдтэй бас энэний дагуу хэлээд яг осмо юм уу осмо. За тэгээд яг хадгалах хэрэгтэй. За сойны руу орох юм бол за энэ хизээ авсан одоо бичлэгээ те 3 сарын хэдэндээ те он сараараа ингээ бичиж чинь. Тэгэх юм бол эдит хийж байгаа хүмүүст маш амархан болох байгаа. Хаана нь юу байгааг нь мэддэггүй байх юм бол тэрийг нь хайх гэж маш их цаг зарцуулагддаг учраас бүгдээрээ энэ суур зүйлээс нь эхлээд өөрсдийнхөө жижигхэн бичлэгэн дээрээ энэгээ дадлал болгочих. За ядаргаатай ч гэсэн энэ полдруудыг жоохон нээгээд сурчих. За тэгэх юм бол та бүхэн том бичлэгийг нэг л мэдгээд өөрийнхөө энэ сурсан аргаараа ингээ хийхэд асуудалгүй сайн гоё цэгцтэй хийдэг бол чинь бас нөгөө хамт хийж байгаа хүмүүсээс хараад хүртэхгүйгээр хийх бүрэн боломжтой байгаа. За би энийг яагаад харуулж байна вэ гэхээр та бүхэнд би нэг солонгос бичлэгний файлыг харуулъя л да. За харах юм бол миний хувьд одоо итгэгч шүү дээ. Тийм учраас сүм дээрээ маш их бичлэг хийдэг байгаа. Open-ending за тэгээ нээл янз бүрийн бичлэг. За энэ болохоор солонгосны зуны нэгдсэн семинар гэж болдог. За манай Улаанбаатар ч гэсэн Монгол ч гэсэн болдог байгаа 100. За тэр үед болохоор нээлт маш их бичлэг хийдэг. За энэ солонгос за аяыг нь хаачи яагаад тэгэхээр копирайт болчих магадгүй. За энэ бичлэгийг харах юм бол маш гоё бичлэг байгаа байхгүй юу? Энийг нэг ихч хийсэн байгаа. За юу гэхээр эмэгтэй хүн хийсэн гэсэн үг шүү дээ. Эрэгтэй биш. За харах юм бол үнэхээр ингээд гоё бичлэг байгаа. За энэ бичлэгийг бид нэр ингээд үзчихээд за энэ бичлэгний санаа аваад за Монголд бас иймэрхүү бичлэг хий гэж санаа аваад ийшээ холбоо барьсан байгаа. За тэгсэн чинь файлаа бид нар руу явуулахад за энэ байна. Файлаа болохоор зүгээр Google Drive бүгдийг энэ хадгалсан шууд явуулсан. Удахгүйгээр за юу гэсэгээр бүгдээ файлыг харъя л да. After Effects, Footage, Music, Sound Effect гэдэг одоо хадгалсан байна. After Effects руу орох юм бол хэрэглэгдсэн одоо энэ бичлэгт хэрэглэгдсэн After Effects-ийн файлуудаа бүгдийг ингээ хадгалсан байгаа байхгүй юу? За footage гэдэг чинь одоо хэрэгтэй файлууд байгаа шүү дээ. Харах юм бол саяныг бичлэгэнд орсон footage-ууд байгаа заяа. Одоо жишээлбэл энэ нэг бичлэг гэхэд одоо бараг 1 ГБ 2 ГБ-ийн бичлэг байгаа. Энэ бичлэгнээс гэхэд 1 секундыг авах боломжтой. Гэтэл энэ бичлэгийг ингээ хадгалсан байгаа гэсэн үг. Одоо бүх ингээ бичлэгүүд footage-ийг татаад ингээ хадгалсан гэсэн үг. Энэ юу гэхээр өөрөө бичлэг хийгээд ингээ бүрэн болгочихж байгаа ч гэсэн дараа нь хүн асуувал те эсвэл хүнд тэр бичлэгээ дамжуулахаар болвол ингээ шууд дамжуулах боломжтой гэсэн үг. Юу гэхээр таны файл чи тип цэгцтэйгээр хадгалагдсан гоё цэгцээр хадгалагдсан байгаа хүмүүст шууд өгөх боломжтой. За музик руу орох юм бол за хэрэглэгдсэн яг одоо дуунууд нь байж гин. За sound effect буюу за бичлэгэнд хэрэглэгдсэн sound effect-үүдийг нэрээр ингээд хадгалаад полдроор ингээ хадгалсан байгаас ингэж цэгцтэйгээр хадгалах хэрэгтэй. Энэ болохоор кибун буюу default байгаа. Ингэж хадгалах нь зүгээр энгийн гэсэн үг. Тийм учраас та бүхэн ямар нэгэн бичлэг, project, ажил та бүхэн бүр анхнаасаа суралцж байгаа учраас файлыгаа ингэж цэгцтэй хадгалаад багаагаар ингээ хийгээд явах хэрэгтэй. За буцаад DaVinci руу очих юм бол за энэ чинь эхний хэсгээс нь болохоор бүгдээр ямарчаас дуудаж ирээд бүгдийг нанслах хэрэгтэй байгаа шүү дээ, тий. За одоо харах юм бол за би энэ камерыгаа түрдээ. За алуулах чи. За харах юм бол энэ чинь видео Canon гэдэг байгаа шүү дээ. За одоо энэ чинээсээ бүгдээрээ бичлэгээ ингэж дуудаж орж ирээд харах хэрэгтэй. За миний хувьд болохоор одоо энэ бичлэгээ болохоор оруулаад ирсэн өнгийн тавиад рендерлсэн байгаа. Тийм учраас энэ чинь хэрэгтэй бичлэгүүдийг ингэж хараад явхад болно. За гэхдээ энэ бүгдээрээ Premiere Pro руу ороод аль нэг бичлэг рүү орчие. За одоо энэ дээр байгаа иконуудаар харах юм бол за иймэрхүү листээр харж болно, эсвэл гридээр харж болно иймэрхүү маягаар. За энэ чинь мөн энэ чинь харагдаж байгаа баарыг хөдлөх юм бол том жижигээр ингэж харж болж байгаас. За тэгээд энэ чинь байгаа дууг ингээ хааж болно, эсвэл нээж болно. Миний хувьд хаачи. За тэгээд энэ бичлэгийг би урчилж бас хармаар байна шүү дээ. Тэгэхээр ингээ энэ thumbnail дээр очиод зөвхөн ингээд маузаа хөдлөх юм бол бичлэгийнхаа эхлэл төгсгөл нь ямар бичлэг юм бэ гэдгийг ингээ харах боломжтой. Ингээл харчих болно гэсэн үг. Тэгээ ингээ харж агаад за хэрэгтэй бичлэг байх юм бол за би энэ чинээсээ шууд дуудаж оруулж ирээд бичлэгээ шууд доошоо ингэж оруулж ирэх боломжтой гэсэн үг байгаа.
За үргэлжлүүлээд болохоор за тэгвэл одоо бүгдээрээ фолдероо цэгцтэй хадгалсан. За тэр фолдероос болохоор бичлэгийг дуудаж оруулж ирэх аргыг суралцъя. Энэ бол амархан. За энэчнээ байгаа дүрсүүдээ одоо хэрэгтэй бол сонгоцсон дүрсүүдээ сонгоод доошоогоо энэ хэсэг рүү зөөхөд болно. За одоо энэ change project frame гэдэг чинь энэ бичлэгийн frame нь одоо миний нээсэн фреймтэй өөр байгаа учраас та солих уу гэж асууж байна. Хэрвээ солихоор бол change гээд солихоргүй бол don't change гэж дарахад болно. За ингээд дуудаад оруулж ирнэ. За эсвэл нөгөө хадгалсан байгаа бүхий л одоо фолдероосоо зүгээр ороод шууд чирээд оруулаад ирэх болно. Ийм аргаас байгаа. Бичлэгээ бүгдээрээ дуудаад оруулаад ирсэн шүү дээ. Гэхдээ энэ дотроо ингээд цэгцлэх хэрэгтэй. За одоо доор энэ master гэсэн хэсэг дотор pause 2-оо дээр нь дарах юм бол nav pin гэдээ байгаа. За дарах юм бол за одоо юу гэх вэ? Видео. За тэгээд mouse 2-оо энэ хэсэг дээр дарахгүйгээр master дотроо дараараа энэ дээр нь олчиж байгаад master хэсэг дотроо дарах юм бол nav pin гэдээ дараад за одоо энэ видео дотор орчиж байгаа шүү дээ. Тийм учраас master хэсэг дээр нь ингээд даруул зүгээр nav pin. За энэ дотроо юу дээ? Music. За дахиад nav pin юу дээ? PNG. За ингэж хадгал хэрэгтэй гэсэн үг. За одоо энэ видео болчихвол за энэ master хэсэг дотор за одоо энэ видеонуудаа ингэж чирээд за энэ видео руугаа оруулчин гэсэн үг. За ингэж фолдерлороо хадгалах юм бол хадгалж байгаа шалтгаан нь болохоор бүгдээр cut юм уу edit хэсэг рүү ингээд дараа нь очиж штэ. Тэгэх юм бол бидний энэ master хэсэг дотор харагдаж байгаа энэ бүхий л фолдерууд маань яг миний хадгалснаар ингээд байж гин гэсэн үг. За ингээд хадгалсан маань ингээд байж гин гэсэн үг. Тийм учраас edit хэсэг рүү ингэж дуудаж оруулж ирэхтэй болохоор энэ фолдер хэсгээс шууд ингээд цэгцтэйгээр хадгалаад явах боломжтой гэсэн үг. Гэхдээ та хүн бас бодож байгаа энэ файл хэсэг дээрээ одоо энэ фолдер хэсэг дээрээ ингээ байнга цэгцтэй ингэж хадгалснаа давинж руу оруулж ирээ дахиад видео гэж цэгцтэй ингээд хадгал чинь байнга гэж хийх чинь ядаргаатай юм биш үү гэж бодож болно. Гэтэ энэ фолдеруудыгаа яг энэ нэршилтэй энэ файлтайг ийшээгээ дуудаад оруулж ирэх арга байдаг байгаа. Тийм учраас би та хүн энэ хамгийн ихний энэ хэсэг дээр ингэж цэгцтэйгээр хадгалаараа гэдэг аргыг зааж өгч байгаа байхгүй. За тэр аргыг та хүн зааж өгье. Одоо бүгдээрээ эдрийг болохоор бүгдийн устгахсныхаа дараа за устгахчих. За түүний дараа болохоор яах вэ гэхээр за бүгдийг устгахчээ. За энэ чинь болохоор нөө хард хэсэг байгаа шүү дээ. За миний одоо YouTube гэдэг дотор DaVinci-ийн media гэсэн энэ хэсэг дотор харах юм бол миний одоо бүхэл нэршлэлээр өгсөн бичлэгнүүд маань хэрэгтэй зүйлсүүд маань байгаа шүү дээ. Энийг болохоор бүгдээрээ DaVinci-ийн энэ folder дээр нь mouse 2-ыг дарна. Тэгэх юм бол энэ add folder-ийн sub folders энэ ямар ч тааш маш short бичсэн хэсэг ямар ч grade pin гэж байгаа. За энэ хэсэг дээр дарах юм бол за автоматар бидний энэ folder дотор байсан нэршлэлээр өгсөн бас folder бүх файл маань master хэсэг рүү бүгд нэршлэлээрээ ороод ирнэ гэсэн үг. За түүний дараа edit хэсэг рүү очих юм бол маш цэгцтэйгээр та хүн энэ folder-оос хэрэгтэй бүх зүйлээ ингэж дуудаж оруулж ирэх боломжтой. Sound юм уу, хэрэгтэй footage юм уу энэ хэсгүүдээ шууд одоо чирээд edit хэсэг рүүгээ оруулж ирэх боломжтой болчихно гэсэн үг. Иймэрхүү media хэсгээ цэгцтэйгээр хадгалах юм бол бичлэг хийхэд edit хийхэд болохоор маш амархан маш хурдан болох байгаа. За энийг болохоор хүмүүс сайн цэгцтэйгээр хадгалах арга суралцахгүйгээр шууд edit хийгээд сурцсан. За тэгээд суурь нь одоо буруу аргаар сурцсан. Тэгээд том хэмжээний бичлэг хийгээд амар хэцүү залхмаар ч юм уу эсвэл бусад хамт хийж байгаа хүмүүс нь эсвэл хараал сонсохоор хэмжээнд болдог байгаа. За бүгдээрээ DaVinci-гийн media хэсгийг хэрхэн ашиглах вэ? Яаж цэгцтэй файлыгаа хадгалах, бас дуудаж оруулж ирэхийг хамтдаа сурсан байгаа. За үргэлжлүүлээд дараагийн хичээлээр болохоор DaVinci-гийн cut хэсэг дээр ямар хэсэг байгаа. За гуйл тип буюу тав хүнд өөрийнхөө сурсан аргуудыг зааж өгье. За иймэрхүү маягаар бүгдээрээ суурь хичээлийн бав уугаар сураад эхний ээлжинд бүх файлыгаа сурчих юм болвол дараа нь болохоор та хүн монгол хэлээр ингэж хичээл үзэхгүй ч гэсэн интернетээр зүгээр хов төв гэж байгаад үргэлжлүүлээд апдейт хийх зүйлсүүдээр одоо ийм бичлэг хиймээр байна гэдгийг нэршлийн хайгаа сурах боломжтой. Ямар ч тач ийм суурь хичээлийгээ заавал сайн тавих хэрэгтэй. Тэгэхгүй бол дараа нь их хэцүүдэх байгаа. За өнөөдрийн бичлэгтээ дуустал намдсан маш их баярлалаа. За DaVinci дээр л файлыгаа ингэж оруулж ирэх биш. За Premiere Pro ч юм уу видео эдит хийхдээ та хүн файлыгаа өнөөдрээр сурсанчлан цэгцлээд бас дуудаж оруулж ирэх аргыг
заавал ашиглаад сураасаа гэж хүсэж байна. За энэ зарчмаар хид оролдоо 5 хүн хийж байх юм бол аяндаа угаасаа ингэж файлыгаа цэгцтэй хадгалж хийдэг болчихно. Тэгээд сенсац болоод байгаа Norg дээр болохоор нөгөө кино байгаа сонгуулийн тэр кинон дээр болохоор киноных нь файл нь 10 хэдэн терабайт гэсэн байгаа. За тэр хэмжээгээр хэлэх гэж байгаа санаа нь болохоор за та бүхэн видео хийгээ явахад таны файлууд чинь маш олон терабайтаараа хэмжигдэхээр маш их болно. За та бүхэн нэг 100 гигабайт файлыг цэгцтэй хадгалж чадахгүй байгаа бол 1 тера 10 тераг яаж цэгцтэй хадгалах вэ те? Тийм учраас анханасаа энэ медиа бичлэгүүдийг цэгцтэй хадгалаад нэрийг нь ч гэсэн цэгцтэй өгөөд явчих юм бол та бүхэн ганцаараа ажиллахгүй шүү дээ. Маш олон хүмүүстэй хадгалах юм бол за маш цэгцтэй байх юм бол ажил маань ч гэсэн хурдан явах байгаа. За тэгээ видео эдит хийх хүмүүс маань ч гэсэн цэгцтэйгээр дуудаж оруулж ирээд эдит хийгээд явах боломжтой. Тийм учраас өнөөдөр хичээлээ заавал та бүхэн хэрэгжүүлээд үзээсэй гэж хүсэж байна. Миний хувьд болохоор 7 хоногт 2 бичлэг оруулдаг байжгаад сүүлийн үед 1 бичлэгийг л оруулаа гэж байна. За ажил маань маш их байна. Ямар ч чадхаараа бичлэгээ алдахгүйгээр оруулаа явъя. За тэгвэл дараагийн бичлэгээрээ уулзцгаая. Яа.